хаарч шиг юм шиг үнэртэй гоё амттай байх юм. Та дамсаж болно. Энэ жоохон гашуун амттай юм уу? Гашуун амттай юм уу? Би энэ чинь гоё сар сүүм үү? Арцны юм шиг үнэртэй болохоор гоё л амттай байна да гэж бодоод байсан чинь бас гоо юм. Тэгээд арснаас гаргаж авсан бүтээгдэхүүн болохоор бас ерөнхийдөө нэг ясны шүлэн шиг тийм амттай байдаг. Найруулад буухад Би одоо химийн технологийн хүрээлэнгийн лабораторид ороод ирээ суудсан байна. Хэдүүлээ өнөөдөр юу туршиж үзнэ гэж. Сүүлийн үед ч лабораториор өстой их явж өгч байна. Өнөөдөр гэхдээ хэдүүлээ сонирхолтой нь үхрийн арьс хэрнээс коллаген яаж гаргаж авдгийг хэдүүлээ танилцахаар ирсэн байна. Google биш өөртөө идэг. AI-д биш логикдоо идэг. Википедиагаас илүү чухал нэг зүйл бий. Тэр бол яагаад гэж асуух чадвар. Харсан бүхнээ асуултаар сольж, мэдсэн бүхнээ задлан шинжилдэг хүмүүсийг мэдлэгт дурлагсад гэдэг. Тархиа асаа. Энэ бол нууцлаг зүйл биш. Харин бидний одоогоор бүрэн тайлбарлаж амжаагүй үнэн. манай хүрээлэн болохоор үхрийн арьс ширнээс коллаген гаргаж авсан. За коллаген гэдэг нь эхлээд яг юу юм бэ гэсэн тайлбарыг хэлэхэд бол коллаген гэдэг нь уурагдаа энэ болохоор бүтцийн уурга. За энэ хаана агуулгадаг вэ гэхээр амтны арьс, хүний бие, яс, холбогч, мөгөөр зэрэг одоо эд тэрхтнүүдэд энэ коллаген уурга хамгийн өндөр агууламжтайгаар агуулгадж байдаг. 64 сая тоо толгой малтай. Үүнээсээ бол 20 сая малыг бол жилдээ надлаж арьс ширийг бэлтгэдэг байгаа. Энэ бэлтгэсэн арьс ширнийхаа 34 мянган тонн арьс ширийг нь бол арьс ширний үйлдвэрүүд авч бүтээгдэхүүн болгож боловсруулдаг. Үлдсэн 60-аас 80 мянган тонн арьс шир нь бол ямар ч боловсруулалтгүй ер нь үнгүүдэж хаягддаг гэсэн ийм статистик тоо мэдээ байдаг. Энэ үнгүүдж байгаа одоо арьс ширийг одоо боловсруулад бид нар коллаген гаргаж авах бүрэн боломжтой гэж үндсэн дээр арьс ширийг сонгоо авсан байгаа. Хаягдал материалыг хэрхэн яаж боловсруулах вэ? Ялангуяа малын хаягдал бүтээгдэхүүнийг хэрхэн зүй зохистой хим технологийн аргаар боловсруулж нэмэрт шингэсэн бүтээгдэхүүн гаргах вэ гэдэг чиглэлээр бол одоо манай биохим ургийн хим технологичд маань бол одоо ажилласны дүнд бол одоо мөн олон тооны патентуудыг, технологийн зааврууд, байгууллагын стандартуудыг батлуулсан байна. Ер нь дундч үхрийн арьс бол нэг 18-аас 25 кг жинтэй байдаг. Тэгэхээр нэг одоо тийм жинтэй үхрийн арьснаас бол 3-аас нэг 4 кг одоо цэвэр коллагеныг бол гаргаа авах бүрэн боломжтой. Гоо сайхны бүтээгдэхүүний сурталчилгаа хийхдээ ер нь ингээд коллагентэй агуулсан ч гэдэг юм уу. Коллаген яг хүний гоо сайхан нөлөөлж чаддсан болов эсвэл зүгээр л үйлдвэрүүдийн гаргаж байгаа зар сурталчилгааны хэлбэр юм болов? Коллагенээс гаралтай амин хүчил битүүдийн холимог нь болохоор арьсанд ингээд төрөхөд арьсаар шууд шингээд фибропластын нийлэгжлийг нэмэгдүүлдэг тийм үйлчлэгээтэй учраас ерөөдөө гоо сайхны бүтээгдэхүүний найрлаганд орж байгаа. За яагаад ингээд коллагеныг бид нэр түлхүү гаднаас заавал хэрэглэх шаардлагатай болсон бэ гэхээр одоо 25 наснаас хойш коллаген гэдэг одоо уурга маань хүний бие организмд жил тутамд 1.5%-аар одоо нийлэгжлэн буурж идэг. Тэгээд ингэж явсаар байгаа түн 40 настайдаа одоо бие организмд нийт нийлэгдэх ёстой коллаген уургийнхаа 4/2-ыг ингээ алдсан байдаг. Тийм учраас бид болохоор коллаген уургийг одоо бие организм одоо нэмэгдүүлэхийн тулд хөгшрөлтийн процессыг удаашруулахын тулд дээрээс нь үе мөчний одоо өрөвслийг багасгахын тулд ясны бүх бат чанарыг нэмэгдүүлэхийн тулд коллагеныг нэмэлтээр гаднаас болон дотор хэрэглэдэг. За гаднаас хэрэглэхдээ бол бид нэр досон төрхлөг хэлбэрээр хэрэглэж болж байна. Гээлэн үтцтэй буюу одоо гоо сайхны бүтээгдэхүүний найрлаганд оруулаад хэрэглэдэг. Дотроосоо болохоор бид нэр нөгөө уургийн нэмэлтээр уух зорилтоор хэрэглэдэг байгаа. Ингэснээр бидний бие организмд байх ёстой коллагеныхаа нийлэгжлийг тэмцвэртэй авч явж байгаа. За коллаген буюу энэ уургийг ер нь өөр хүнсний бүтээгдэхүүн гоо сайхан гэхээсээ илүү өөр туршилт ч юм уу өөр бүтээгдэхүүн дээр ашиглах ер нь боломж байд юм болов? Мэдээж боломж байлгүй яах вэ? Уургт үхийд маань бол
одоо маш баялаг их усүр одоо альва нэг бүтээгдэхүүнд маш их хэмжээгээр орохоос гадна өөрөө хүртэл нийлэг материал болох боломжтой бүтээгдэхүүн байдаг. Тэр тулд тусмаа ярих юм бол ерөнхийдөө байгаль орчинд хамгийн их тулгамдаад байгаа одоо микропластик, пластикийн асуудал байдаг тийм ээ. Тэр пластикийг бид нэр уург ашиглан гаргаж авах боломж маш их байдаг гэсэн үг. Хаарч шиг юм шиг үнэртэй гоё амттай байх юм. Та дамсаж болно. Энэ жоохон гашуун амттай юм уу? Тийштэй гашуун амттай. Ягаад вэ гэхээр нөгөө ферментер гидролизт оруулаад ирэх юм бол нөгөө тэндээс үүссэн пептидүүд нөгөө өөрөө гашуун шин чанарыг ус өгдөг. Энэ нь болохоор тухайн бүтээгдэхүүн маань задралд орсон үгээс эхлээд амтаар мэдрэхэд бол задралд орсон бүтээгдэхүүн байна гэдгийг бол эхний байдлаар таних арга байгаа. Би энэ чинь гоё сар сүүм үү арцны юм шиг үнэртэй болохоор гоё л амттай байна да гэж бодоод исэн чинь бас гоо юм. Тэгээд арснаас гаргаж авсан бүтээгдэхүүн болохоор бас ерөнхийдөө нэг ясны шүлэн шиг тийм амттай байдаг. Найруулад уухад жоохон гашуун юм шиг, хэсэглэн юм шиг тийм. Одоо байгаа пластик материалаас илүү тэгэж одоо малын дайвар бүтээгдэхүүнээр хийсэн пластик материал хоёрын хоорондын ялгаа нь юу ямар хөө байж болох вэ? Тэр бас одоо бол ер нь хамгийн бас том тулгамдаж байгаа асуудлын нэг. Одоо жишээ нь энгийн пластик одоо бүтээгдэхүүн гэхэд бол маш олон төрлийн полимер нэгдлүүдээс тогтсон байдаг. Харьцангуй ерөнхийдөө сүүлийн биопластик энэ пластикаар юугаар ялгаж чадах вэ гэвэл ерөнхийдөө бол энгийн пластикийг бодоход байгальд маш хурдан задрах боломжтой. Жишээ нь пластикийг бид нэр өдөр тутамд ашигласнаар микропластик гэдэг зүйлээр одоо байнга биед хийж яадаг гэсэн. Энэ бол мэдээс хүр дагавартай. Микропластик гэдгийг жоохон тодруулж хэлвэл юу юм бол? Микропластик гэдэг бол ерөнхийдөө бол одоо бидний хуванцар хэрэглэнээс гарч байгаа маш нарийн ширхэг бүхий одоо ууссан, дэгдсэн одоо хайлсан байдалтай байдаг юм. Эдгээр одоо пластикийн маш жижиг хэмжээтэй эсгүүдийг хэлж байгаа. Жишээ нь скраб, гуйжуулагч, одоо янз бүрийн одоо шампуны дотор байдаг жижигхэн пластик бөмбөлгүүдийг бид мэднэ шүү дээ, тийм ээ. Тэдгээр зүйлс мөн гоо сайхны бүтээгдэхүүнд ашигладаг микропластикууд байх жишээний. Ерөнхийдөө микропластик бол нэг 5 мм-ээс доошо хэмжээтэй бол микропластикийн ангилалд ороод явдаг. Микропластик нь өөр дээрээ 2 төрөлтэй хангадагч болон хоёрдогч гэсэн 2 микропластикийн төрөл байдаг. Хангадагч микропластик бол анх үйлдвэрээс гараад одоо гарахтаа л 5 мм-ээс бага хэмжээтэй, жижиг хэмжээтэй гаргадаг. Тэгэхээр бид хэд нөгөө хоолоороо болон арьсаараа хүлээж аваад байна гэсэн үг үү пластик материалыг? Тэглгүй яах вэ? Одоо хоёрдогч микропластикийн талаар ярихад бол яг энэ болж байгаа зүйл гэсэн. Хоёрдогч микропластик бол энэ ундааны сав, хуванцар одоо савнууд, гялгар утнууд байгалийн нөлөөд болон механик нөлөөнд орж задраад тэгээ бидний бие агаар одоо амьсгалын замаар хоол боловсрол системээр бидний биед нэвтэрж байгаа гэсэн. Бид болохоор ерөнхийдөө одоо энд та бүхний харсан жилийн одоо малын арьс байна. За энэ болохоор одоогор бол энэ одоо үсгийн зумалцсан хэлбэрээр харж байгаа байдал байна. За тэгээ эхлээд бид нэр ингээд үхрийнхээ арьсыг авчирж ирээд үсийг нь зумлаад ийм хэлбэрт оруулдаг. За тэгээд энэ арьсаа ингээд цааш нь хөөлгөөд жижиглээд ингээд ийм хэлбэрт оруулж өгч байгаа. За энэ маань болохоор яг яагаад ийм одоо олон шатраалсан дамжлагтай юм зүйлд оруулаад байгаа вэ гэхээр калгамын өөрөө маш бат бөх бүтэцтэй ийм уураг байгаа. Тэгэд энийг одоо ийм хэлбэрт оруулахын тулд физик химийн боловсруулалтанд оруулж ич ийм жижиг болгож байгаа. За тэг ингээд жижиг болгосон хэсгээ бид нэр болохоор ферментийн тусламжтайгаар гидролизэд оруулаад маш бага молекул масстай амин хүчил пептидийн холимог болгож үүсгэж байгаа. За түүнийг болохоор калганы гидролизат гэж нэрлэдэг. Одоо калгано арьс ширнээс гаргаж авч болно гэдэг туршилтаа хийсэн байгаа. Энэ нь одоо хүмүүст ингээд борлуулагдах боломжтой байгаа юм болов уу? Эсвэл зөвхөн үйлдвэрийн туршилт хэлбэрээр явж байгаа юм болов уу? За энэ калганы гидролизат болохоор гаргаа авах туршилтын ажил бол манай лабораторид болохоор 2014 оноос хойш хийгдэж байгаа. Энэ ажлынхаа хүрээнд бол бид нар болохоор Монгол улсын одоо шинэ бүтээлийн патент одоо бас авсан байгаа. Энэ болохоор малын арьс ширнээс калганы гидролизат гарган авах гэсэн нэртэй ийм шинэ бүтээлийн патентыг авсан. Мөн одоо байгууллагын стандарт, Монгол улсын стандарт, технологийн заавар зэрэг ийм баримт бичгүүдийг бол боловсруулад явж байгаа. За одоо бид нар нөгөө
гаргаад авсан юмнуудыг коллагены гидролизат гэж байсан шүү дээ тий. За энэ маань болохоор яг ямар молекул масстай, бага молекул масстай амин хүчил битээд байгаа юм бэ гэдгийг одоо энэхүү актаго гэсэн багжийн тусламжтайгаар тодорхойлдог. За тэгээд яг уу яагаад энийг үзээд байгаа юм бэ гэхээр бага молекул масстай байх тусмаа шингэх чадвар нэмэгддэг гэж хэлсэн тийм ээ. Тэгээд дээрэс нь одоо амар ууж хэрглэж хад хотод эзний хоол боловсрох замын ферментийн нөлөөнд бага өртөөд илүү нөгөө шимэгдэх чадвар нэмэгддэг юм аа. За тэгээд ингээд бид нэр энэхүү багжаар одоо ингээд тодорхойлоод үзэхэд ингээд ерөнхийдөө одоо энэ зургаас харахад бол ерөнхийдөө 50-аас доош хувь нь энэ дагуулж байгаа 50-аас доош хувь нь ерөнхийдөө маш бага молекул масстай пептид амин хүчил буюу одоо 500 талтаноос доош молекул масстай пептид амин хүчлийг агуулсан гэдэг нь энэхүү зургаар харагдаж байгаамаа. Хормографи явуулж байна. Одоо бид нар энэ гел фильтрашн гэдэг хормографи явуулж байгаа. За энэ гел фильтрашн гэдэг хормографи маань бид нар дээжээ өглөө оруулсан дайж маань одоо нэг молекул массаараа салж гарч ирээд энэхүү одоо UV детекторт одоо хэмжигдсэн одоо хэсэг нь энэ компьютер дээр гарч ирж байгаа. За ингээд энэ урт колонкор болохоор хамгийн өндөр молекул масстай уургууд нь төрүүлж гарч ирээд тэгээд дунд агуулсан молекул масстай дунд хэсэгт нь гарч ирээд ингээд ерөнхийдөө молекул массын дараалал гарч ирдэг гэсэн үг. За тэгээд энэ хэсгээр болохоор бид нэр одоо энэхүү дээжээ найруулад тодорхой концентрацтай найруулсан дээжээ энэхүү сэринжээр ингээд шахаад оруулаад өгчөж байгаа. За тэгээд энэ буферийн системээр ерөнхийдөө оруулж өгсөн бидний дээжийг маань угаагаад гарч ирсэн UV детектортэй бичигдээд хэмжигдээ гараад ирж байгаа. За тэгээд эндээс бид нэр одоо яг хэрэгтэй хэсгээ авахын тулд энэ паракс коллектор дээр паракслаад ингээд дээжээ цуглуулад авчдаг. За ингээд цуглуулад авсан одоо паракцуудаа бид нэр аваад цаашаа илүү биологийн эвтэх шинжилгээнүүд хийгээ авчдаг байгаа. За одоо жишээ нь хэд бага молекул масстай пептид амин хүчлүүд болохоор цусны даралт бууруулах үйлчилгээтэй байдаг. Дээрээс нь антиоксидант үйлчилгээтэй байдаг. За мөн одоо линолеум хүчлийн сэлтэлтийн эсрэг идэвхийг дарангуулдаг гэх мэтлэн үйлчилгээтэй байдаг. Тийм учраас бид нар болохоор одоогийн байдлаар манай лабораторид бол гарч коллагеноос үүдэлтэй пептидүүд маань хэр зэрэг антиоксидант идэвх үйлчилгээ үзүүлээд байгаа цусны даралт бууруулах ангиотензин хургаж ферментийн ингибитор эсрэг идэвхийг яаж өгөөд байгаа гэдэг идэвхүүдийг болохоор бид нар гарч ирсэн паракс болгон дээр үзээд явдаг байгаа. Эрдэмтдийн хийж байгаа энэ судалгаа өнөөдөр лабораторийн түвшинд боловч маргааш бидний гарт дээр хэрэглээний бүтээгдэхүүн болон ирэх бүрэн боломжтой болоод байна. Энэ бол шинжлэх ухаан бидний өдөр тутмын амьдралыг хэрхэн өөрчилж байгаагийн нэг тод жишээ юм. Мэдлэг дурлагсад